Сайн байцгаана уу? Таны асуултад хариулъя болон эхэлж байна. Улаанбаатар хот дахь гайлын газар ирсэн нийт мэдүүлгийн 50 орчим хувийг автомашины мэдүүлгийг эзэлж байдаг. Тэгвэл энэ удаагийн дугаарт автомашины үнийг хэрхэн тогтоодог вэ? Энэ талаар асуултад хариулт авахаар бүрдүүлэлтийн цахим төвийн гайлын улсын байцаагч Ганбаттай уулзаад байна. Сайн байна уу? Сайн байна. Ер нь гайлын үн гэж юу вэ? Жишээлх юм бол автомашины гайлын үнийг хэрхэн тогтоодог талаар мэдээлэл өгөөч. За, автомашины импортын барааны хувьд бол автомашины гайлын үнийг тогтоохдоо тухайн автомашиныг экспортлогч улсаас худалдаж авсан үндсэн гэрээний үн эсвэл үнийн хэмжлэгийн дагуу төлөвлөл зохиох эсвэл төлсөн үнийн дүн мөн түн дээр нэмэх нь экспортлогч орны татвар, хураамж даатгал байдаг юм те. Мөн Монгол улсын хил хүртэлх тээвэрлэхэд гаргасан зардал тухайн автомашиныг тээвэрлэхэд шаардлагатай бэлгээний зардал энэ зардлуудыг нийлбэр автомашины импортын гайлын үн гэж тодорхойлдог. За Монгол улсын хувьд бол хуулийн дагуу импортлж байгаа суудлын автомашинаас бол хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулаад мөн тухайн тээврийн хэрэгслийн насжилтаас хамааруулаад онцгой албан татвар мөн Монгол улсын хуулийн дагуу гайлын татвар 5%, нэмэгдсэн хүртгийн албан татвар 10% гэсэн ийм 3 төрлийн татвар ногдуулж барагдуулж тухайн суудлын автомашиныг импортлдог байгаа. Ямар тохиолдолд аж ахуйн нэгж иргэн байгууллагын тогтоосон үнээс татгалзаж гайлын байгууллага үн тогтоодог юм бол? Суудлын автомашины хувьд бол голлогч экспортлогч орн бол Япон улс байгаа. Япон улсаас импортлж байгаа хуучин автомашины хувьд бол дуудлага худалдаагаар хөвчлэн дамжиж зарагддаг байгаа. Энэ дуудлага худалдааны баримт хангалттай нотлогдохгүй мөн эсвэл дагалдах баримт хууль заасны дагуу шаардлага хангахгүй буюу хоорондоо нийцгүй байх тохиолдлууд цөөн доогоор гардаг. Энэ тохиолдолд бол бид нэр мэдүүлэгчийн тодорхойлсон үнээс татгалзаж дараагийн хүлгээний аргын дагуу тухайн хүний импортын үнээс өөр аргаар арай өөр үн тодорхойлдог. Ингэж татврынхаа суурийг тогтоодог гэсэн. Нийт автомашины мэдүүлэгчтэй яг хэд орчим хувийн гайлын байгууллага өөрснөө үнээ тогтоож байгаа вэ те? Энэхүү тогтоосон үнийг бас иргэд аж ахуйн нэгжүүд маань хүлээн зөвшөөрөхгүй бол хаана хандаж болох вэ? Жишээ болгоод авахад бол Япон улсаас импортлогдож байгаа автомашины хувьд бол дунджаар 2%-аас хэтрэхгүй байдлаар тухайн импортлогчийн тодорхойлсон гайлын үнээс өөр аргаар буюу гайлын байгууллага татварыг дахин тодорхойлдог. Энийг бол энэ зүйл дээр хата жишээ үнээр үнэлсэн байна гэж бас ярьдаг тохиолдол байгаа. Энэ тохиолдол бол татвар нэмэгдэж гарах тохиолдлууд байгаа. Ингэж нэмэгдсэн татварыг хэрвээ хүлээн зөвшөөрөхгүй байх юм бол та шаардлагатай нэмэлт бичиг баримтуудыг гаргаж өөрийнхөө худалдаа авсан үнийг нотлох бас эрхтэй. Тэгэхээр энэ эрхээ эдлэхэд бол бүрдүүлэлтийн цахим төвийн 701280 гэсэн утас руу холбогдож тайлбарлах. Гомдол гаргахдаа бид нар бүрдүүлэлтийн цахим төвийн цахим гайл customs gov CGM гэсэн цахим хаягаар бичгээр гомдлоо гаргах эсвэл нэмэлт гаргаж байгаа бичиг баримтуудаа мэйлдэх байдлаар бид нартай хандаж энэ асуудлуудаа шийдвэрлэх боломжтой байдаг. Энэ шийдвэрлэхээс гадна тухайн энэ эрх маань хэрвээ байцаагчийн шийдвэрийг хэвээрүүлэх юм бол дараагийн шатнд гайл ерхий газрын барааны англи үнэлгээний хэлцэд хандах. Эсвэл бүр цаашлаад шүүхэд хандах гэсэн эрх нь нээлттэй байдаг. Мэдээлэл өгсөнд баярлалаа. Энэ удаагийн дугаараар гайлын үнийг хэрхэн тогтоох талаар албаны үнээс мэдээлэл авлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.